Сахарын өвчнийг манайх нийгэм тоодгүй маа. Ягаад гэвэл энд хоолны донтоо хүмүүсийн өвчин одоо буруу хоолсон өвчин гэл ингээл одоо өвчин биш магаар яриа биш л байхгүй юу. Монголд хүн амын нийт хүн амынх нь 10% сахарддаг энэ дэлхийн стандарт байгаа шүү дээ. Энэ жишээ одоо 350-500 мянган хүн байна. Дэлгүүр хошоо харж, импортлогчдын оруулж иж байгаа хүнсийг харж. Өнөөдөр одоо сахар яасан бэ хэрэгж байгаа шүү дээ. Сахартай одоо хүнс болонд одоо түргэн нүүрсээс авуулсан бүтээгдэхүүн манай одоо бүх зах одоо дэлгүүр хошоор дүүрчлээ шүү дээ. Хэрэглээ юм байна. Тэгээ энэ сахартай болоод ийм одоо ном бичсэн юм байгаа. Өнөөдөр сахарын одоо юм бол ийм хөгжсөн шүү дээ. Би босоод дээр нэг үзүүлээ ярьчих. Одоо шинэ $1 нэгүүдэ тарьдаг юм тариг гарцсан шүү дээ. Ийм үйлчлэхгүй энэ шууд дамжуулж байгаа хүмүүс сонсохгүй ш яригч. Энийг одоо шинэ одоо $1 нэгүүдэ тарьчихлээ. Энийг манай одоо олон хүмүүс мэдж байгаа шүү дээ. За жишээлх юм бол одоо манай дарж байгаа энэ одоо үнэгүй хөгд юм да инсулт дардаг инсулин. Тэрний хажууч одоо ийм олон төрлийн инсулин гарцсан шүү дээ. Сайн чанартай. Одоо Лили компани хож ин, Sanofi-ийн хож ин ийм олон төрлийн чанартай оруулж ирэх болцсон. Түр үнэгүй хөгжиг нэртэй хамгийн хямдхан хамгийн үйлчлэгээ муутай хамгийн хоцрогцлыг оруулж ирдэг аахгүй дээ.